Сайн байцгаана уу? Шинэ блогтой тавтай морилцгоо. Өнөөдөр гадаанаас бичиж гин би таяг аваад Воко пациент мөргөж өгчөөд тэгээ бит хоёрын стадионд ирсэн. Гадаас хэлхэлж гин. Стадион дотор хашаад тойроод хашаатай зам автозам энэ төр байх учраас хүүхдээ салхилахад айгуу гоё яадаг. Аюулгүй. Манай өнгөд тийш алхаж өглөө. Гүүгээд бүр гүйцэтгэе байсан. Саяхан 6 сар хүрсэн. Таяа. Гүүгээл явчихна нэрээсээ. Тэгээд энэ удаагийн блогоор би хагасаа бүтэнсээ 2 өдөр маань нөхөр бид хоёр нилээх дэлгүүрээр явлаа. Тэгээд манайх засвар хийж байгаатай холбогдолтой баг хагасааны орой болгоом дээр юуны барилгын дэлгүүр ордог байгаа. Тэгээд дэлгүүр дотор харамсалтай 3 хүүхдээ аваад явахаар бичих боломж авахгүй. Хүүхдүүдэд харж авахгүй болохгүй учраас тэг хажуугаар нь юм олдож аваад тэгээд би аваад ирсэн хойноо гэртээ бичсэн баа. Тэр та бүхэнд үргэлжлүүлээд юу хаталтаж авсныг үзээрэй. Хамгийн түрүүнд Вовкад бичгийн сандал хайж яваад бичгийн ширээг намар авсан тэгээд сандлыг аваагүйсэн. Хайж яваад ерөөсөө олж чадаагүй дуутай сандал. Тэгээд ийм сандал авсан баа. Энэ болохоор пластик. Гэхдээ маш сайн пластик. Испанд үйлдвэрлэсэн юм байлээ. Айгуу гоё сандал. Тийм амархан хугарчгүй ах үлэн айгуу сайн зузаа юм байлээ. Тэгээд ийм контейнер авсан баа 3 ширхэгтэй. Энэ болохоор хөлдөөгчөнд жимс хөлдөг зориулал. Цаашлаад Вовкогийн сандал дээр нэм зориулалтын зөөл авч авсан байгаа. Суугаад хүүхд хичээлээ ихэд те. Аятайхан зөөлхөн. Дулаахан байх зориулалттай. Айгуу гоё материалтай лён гэд цэвэр даавн материал. Тэгээд яг ширээнийх нүнгтэй адилхан юм. Зөөлөвч галтгооныхоо жижиг дугуй сандал дээр болохоор иймийг авсан байгаа. Бас адилхан лён гэд материал. Бусад материалууд бол арай үнэтэй л байдаг. Гэхдээ айгуу гоё. Ардаа ийм наалттай. Сандлынхаа хөлөнд өөр оруулаад ард нь хагаад тогтоож угааж болдог. За энэ болохоор галтгооны альчуур би авсан баа. Галтгооны альчуур,нд би айгуу дуртай бас лён гэд материал. Орны бүтээлгээ солихоор шийдсэн манах сайхан шинэ ор авсан баа. Тэгэд орныхоо өнгөтэй зохицолтуулаад ийм бүтээлэг авсан. 160-ыг харьцах нь 220 см. Иймэрхүү харагдчихлээ. Тэгэд би угаагаад дараа өдөр нь ингэж ороо бүтээсэн байгаа. За Вовкод бодон байж нэг өвлийн гутал авсан. Антарктика гээд Румын улсад үйлдвэрлэсэн Европ айгүй сайн гутал. Цахилгаангүй болохоор ус нэвтрэхгүй ус орох ямарч боломжгүй. Манайд өмнө нь яг ийм гутал байсан Вовко 2 жил өмсөж исэн. Материал нь болохоор бас нэвтрүүлдэггүй хэрнээ дотор талдаа хоньны арьстай, хоньны үстэй цэвэр, хурганы үстэй тий. Хурган дээл гэдэг шиг хурган гутал. Тэгээд цахилгаангүй учраас ус нэвтрэхгүй гэж биелсэн. Эндээ болохоор юм наалттай. Тэгээд улан ч гэсэн маш сайн. Манайх ч энд өвөл хүртэл бороо ороод шалбагтай байдаг учраас ус нэвтрэхгүй байхад маш чухал байдаг. Хүүхдийн гутал чийг татахгүй байх үүднээс натурал материалтай байх хэрэгтэй. Антарктика гэдэг ийм компани авч ийм брэнд. Айгуу гоё гутал. Хямдраад 2300-ээс өргөлсөн биз. Цаашлаад памперс авсан байгаа. Манайх дандаа ийм памперсын премиум кэр гэдгийг авдаг. Яг премиум нь. Тэгэхгүй бол аллерги өгөөд идэв бус нь. Хүнсэндээ явж ирсэн. Манай хоёр ийм сүү удаг дөрөв бучкантай айгуу дуртай. Свинка Пепагийн. Тэгээд сүү, таягийн сүү, гэртээ сүү. За хүнстэй бичлэг бол зөндөө ордог учраас таад мэдж байгаа даа намайг юу авдгийг ерөнхийдөө. Төмөс. Хүүхдийн тэрэгтэй яс учраас нэг юм авч чадаагүй. Өндөг. Даалах, зүцгий. Хамгийн наацхан хэрэгтэй юмнуудыг л авсан баа. Өнөөдөр махаваагүй оройхондоо зах дээр очиж цахаас махаавна гэж бодоод. За помидор,
томат, эдэм авсан байна, банан авсан байна. Сир авсан байна. 45% таслагтай. Энэ болохоор туураг 9% таслагтай. Хүүхдүүдэд төгсөн ч болно. Усан үзэм авсаа. Манай усан үзэм айгүй дуртай. Тэгээд энэ кишмиш гэдэг яг ясгүй суурдна. Кишмиш гэдэг суурч юм. Хэрвээ Монгол зардаг бол луун бүдэнгийн өндөг авсан өнөдөр та яаж чанж өгөх гээд хүүхдүүдтэй чанж өгөх гээд бичээ авсан байгаа. Манайд цай ухаараа бичээ нэхэд ич. Би өөрөө ч нэг идэхгүй байгаа л да. Хаяадаа л идэж байгаа. За энэ болохоор борлоо маань. Нэг онцод юм байхгүй те. Гэлгарууд галдгааны. Тэгээд 1300 рубль гасан хямдрал идлээ. Маань хөрөөртэй ийм сахлын машин өчгтөр шинийг авсан. Хуучны нэвдрээд Philips-ийн ийм 2 төрлийн Nasatca гэдэг ийм зориулалтын шойдогтой сахлын машин. Уртаар авч болдог, бөөнхөө авч болдог. Гисэн байх шүү. Би сайн мэдэхгүй юм байна. Тэгээд хамгийн аятайхан юм надад энэ цэнгэлчдэг аятайхан санагдсан. Яг тэгвэл заавал ийм урт яагаад ахгүй. Цэнгэлэгчний олстой биш. Шууд цэнэглээл тэгэл цэнэг авч гарна. Хийдгээ дуудаа сахлаа авч болдог гэсэн шүү. Явуудаа чүүл юм шиг үлээ. Өнөөдөр Кларансаас миний захиалга ирсээ. Төрс өдрийнхөө бэлгнээс үрдчлээд аваад эхэлцээ. Яд маань нөхөр ав гэд. Тэгээд фаундейшн захиалж авсан байгаа би. Аль нь дээр үед авъя гэж бодоод амжихгүй байгаад байсан. Сэмплүүд явуулсан байна. Тэгэхээр яг энэ фаундейшн Skin Illusion гэдэг нодны шинээр гарсан. Эднийд 105 гэсэн өнгөтэй байгаа. Минийх nude гэсэн өнгөтэй. SPF нарны хамгаалалт 15-тай чийгшүүлэх үйлчилгээтэй. Тэгээд өө сайн дардаг хэрнээ аюу гоё шингэн текстуртэй. Нэг амар маск тавьсан юм шиг харагдаад байдаггүй аюу гоё. Фаундейшн надад өмнө нь тестер нь байсан. Хэд удаа тестерийг хэрэглэж үзчихсэн. Одоо ингээд бүтэн 30 мл-тэй байна. 3500 рублээс хямдраад 1750 рубль яг 50% хямдарсан байсан. Амралтын өдөр хэд хөл бөмбөгийн талбай бүр ямар ч хөнгө ах юм. 100 бол энэстэй битүү ээж ид шин. Агарахгүй л одоо хүүтэрчтэй. Та эдэр байна. Хөл бөмбөг тоглох гэж байгаа л тань. Хаалгач. Хөл бөмбөгийн хаалгач юм уу чи? За энэ түрээд бичлэгээ дуусглаа. Бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Лайк амартва. Баяртай.